Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлсөх зарлиг гаргаж бүгд найрамд өмнөд судаа улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгсэн 14-р ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон медалаар шагналаа. Өргөсөн тангарагтаа үнч байж даян дэлхийн их амгалан аюулгүй байдлын төлөө эр зориг дэсвэрд хатуужил авгаалцсан ба ур чадвараад ажиллан хүлээсэн үргээ нэр төртөө биелүүлсэн энхийг сахиулагчдад Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэгтгүүчний ерхий командлагч хөрөлсөх төр ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Аль паагчд өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүгд найрамд өмнөд судаа улсын энгийн иргэдийг хамгаалах, нэгдсэн үндэсний байгууллагын бааз ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг үүргэн цагийн байдал, цаг агаарын хүнд нөхцөлд амжилттай гүйцэтгэснийг онцоллоо. Энэ оны 4-5 дугаар сард өмнөд судааны Юнити мужид болсон зэвсэгт мөргөлдөөний үеэр 1500 орчим иргэн нэгдсэн үндэсний байгууллагын ажилчдыг бүрэн хамгаалтанд авч аюулгүй байдлыг нь ханган 800 орчим дөрвөгч бүхий цувааны хамгаалтыг өндөр түвшинд зохион байгуулсныг онцоллоо. Монгол цэрэг хэмээх нэрийг дурсгаж яваа мянган энхийг сахиулагч дайчдын гавьяа зүтгэл Монгол улсын нэр хүндийг олон улсын давцанд бэхжүүлэх үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого үйл ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулж байгааг хэллээ. Даян дэлхийн их амгалан аюулгүй байдлын төлөөх хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргээ амжилттай биелүүлж ирсэн та бүхэнд Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Даян дэлхийн их тайван амар амгалан аюулгүй байдлын төлөөх хариуцлагатай үүргээ амжилттай гүйцэтгсэн та бүхнээр Монголын ард түмэн үнэхээр бахархаж байна. Монгол улсын ихийг эрхэмлсэн нээлттэй бие даасан олон тулгууд гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж дэлхийн хамтын нийгэмлэг болон олон улс бүс нутгийн их тайван тогтвортой байдлын төлөөх үйлсэд ямагт идэвхтэй оролцож ирлээ. Энэ бодлого үйл ажиллагааны гол арга хэмжээ үр дүн нь нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд дах Монгол улсын оролцоо юм. Иргэний дайтай холбоотойгоор дөрвж иргэсэн Судааны 800 орчим дөрвөсдгийг бид нар хамгаалтаа авч ажиллагааны нэлээд хүндрэлтэй цагийн байдлын дор үүрэг амжилттай гүйцэтгсэн. Тэгээд энийг бол манай анмис ажиллагааны хүчний командлаас өндөрөөр үнэлж манай 11 цэргийн албаагчийг шагнаж урамшуулсан байгаа. Түүнчлэн нэгдсэн үндэсний байгууллагын төвч та бас батальоны бэлэн байдлын шалгалт дэлхийд дахинд явагдсан. Анхны хамгийн туршилтын шалгалтанд бол манай туудлын батальон сонгогдож тэгээд бол уг шалгалтанд амжилттай хамрагдаж сайн үнэлгээтэй үнэлэгдсэн. Энэ бол зөвхөн манай цэргийн багийн ажиллагааны үр гүйцэтгэх бэлэн байдлын төдийгүй ерөн цаашдаа үр гүйцэтгэх зэвсэгтгүүчний цэргийн багуудын үр гүйцэтгэх бэлэн байдлыг нэгдсэн үндэсний байгууллагын төвшөнд харуулсан чухал үйл явдал болсон. Цэргийн гавьяаны улаан түгээх одонгоор цэргийн багийн ахлагч зэвсэгтгүүчний 311-р ангийн энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн энхийг дэмжих ажиллагааны ахлах офицер Хурандаа Дуламжийн Эрдэнэ үлэг, зэвсэгтгүүчний 284-р ангийн дүрм заавар боловсруулах судалгааны ахлах офицер Дэд Хурандаа Нямсрынгийн шинэ оёр, цэргийн гавьяаны одонгоор зэвсэгтгүүчний 119-р ангийн захирагчийн орлогч ерхий инженер Дэд Хурандаа Чантуугийн Батчулуун, зэвсэгтгүүчний тусгай хүчний цэргийн командлын ахлагчийн хөгжлийн төвийн дарга тэргүүн ахлагч Төмөр хуйгийн Сандаг Дорж, цэргийн хүнд медалаар үндэсний батлан хамгаалагч сургуулийн батлан хамгаалах удирдлагын академийн цэргийн операц тактикийн төвийн багш хошууч Мөнх хоёрын Батэрдэн, зэвсэгтгүүчний 337 дугаар ангийн нисгийн тусгай тоноглолтой автотехникийн инженер Ахмад Сүгбатын Баасан Дорж, зэвсэгтгүүчний 331 дугаар ангийн тэргүүн ахлагч Бат санаагийн Баднаа Нямгуу нарын 38 аль багчиг, энхийн төлөө медалаараа зэвсэгтгүүчний 338 дугаар ангийн хиймч ариутгагч Дэд ахлагч Сүхбаатарын Баасан хорол, Хөлийн цэргийн 303 дугаар ангийн холбоочин ахлах Бат Довтохын Болор чимэг, нийслэлийн онцгой байдлын газрын аврагч ахлагч Дэмбэрлийн төр сүлд нарын 437 аль багчийг шагналаа. Нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай анмис энхийг сахиулах ажиллагаанд Хурандаа Эрдэнэ үлэгсэгчтэй Монгол Улсын зэвсэгчний 14-р ээлжийн мотуудлагын батальонд үүргээ амжилттай гүйцэтгээд өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар цэргийн үндэт медалаар шагналсандаа туйл их баяртай байна. Ингээд мотуудлагын батальоныг үүрэг гүйцэтгэх бүхий л нөхцөл бололцоогоор хангаайлсан Монгол Улсын төр засаг, батлан хамгаалах яам, зэвсэгчний жанжин штабын удирдлага, тэр дундаа мотуудлагын батальоны удирдлага хамт олсондоо баярлалтын талархлаа илэрхийлье. Мөн үүрэг гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангаж арайг минь дааж ажилласан хайртай хайны жилдээ аав ээжтэй үр хүүхдүүдтэй бүгдээнд нь баярлан талархснаа илэрхийлье. За Монгол Улсын зэвсэгтгүүчний нэрийн өмнөөс 14-р ээлжийн мотуудлагын батальонд үүрэг гүйцэтгээд ирлээ. Тэгээд манай батальоны хувьд бол хамгийн олон эмэгтэй энхийг сахиулагчийг үүрэг гүйцэтгүүлсэн ийм батальон байснараа онцлог байлаа. За тэгээд бид бүхний
одоо дэлхийн инх тайвны төлөөх их хөлсөд оруулсан өчүүхэн хувь нэмрийг маань өнөөдөр үнэлж ингээд Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагчийн зарилгаар төрийн дээд одон медалаар шагнагдаж байгаа ёслын ажиллагаа болж байна. Үнэхээр таатай сайхан байна. Тэгээд одоо ч дэлхийд инх тайван хэрэгтэй байна. Инх тайвны төлөөх үйлсэд Монгол цэргүүд оролцсоор байна. Одоогоор манай 896 цэнхэр дуулахтан инхийг сахиулж байгаагийн 14.4% нь эмэгтэй бөгөөд энэ үзүүлэлтээр нэгдсэн үндэсний байгууллагт цэрэг хандивлагч 121 орноос 19-р эренблэгдэж байна. Мөн бүгд найрамдах Кипр улсад явагдаж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын инхийг сахиулах ажиллагааны цэргийн хүчний командлагчаар анх удаа Монгол генерал Томилгодон үүрэг гүйцэтгэж байгаа юм. Монгол цэргийн нэр хүнд жилээс жил нэмэгдэж нэгдсэн үндэсний байгууллагын инхийг сахиулах ажиллагааны оролцоо удирдах албанд тушаалтан эмэгтэй инхийг сахиулагчдын тоог нэмэх бодлогын үр дүн гарсаар байна. Манай улс 2002 онд бүгд найрамдах ардчилсан Конго улсад анхны 2 цэргийн ажиглагчаа илгээсэн. Одоо хүртэл давхарцсан тоогоор 22,000 гаруй цэргийн албаагч инхийг сахиулах ажиллагаанд оролцжээ.